хүүхдийн 114-р цэцэрлэг Өв соёл хамтдаа уншия. Үндэсний арга хэмжээнд нэгдэж байна. Өв соёл хамтдаа уншия. Үндэсний арга хэмжээнд хүүхдийн цэцэрлэгийн багш нарын сургалт үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжих, гэр бүл ном унших дадлыг үндэсний өв соёлдоо уялдуулан хэвшүүлсэн үр дүнтэй ажил боллоо. Танин мэдгүй хэл яриа, нийгэмшигний хөгжлийг дэмжих их хэл үндэсний өв соёлоороо гангарцгаая. Арга хэмжээнд 20 бүлгийн захин групп пэйж хуудасаар 4 бүлгэрээр дамжуулан нийт 280 эцэг их үзэж танилцсан хамтран оролцлоо. Бүлгийн багш нар 7 хоногт нэг номоо сонгон чанга уншлах, давтан унших аргаар суралт үйл ажиллагааг бусад суралцгын чиглэлдээ уялдуулан зохион байгуулан ажиллалаа. Намайг хөөжин тэгээд ичдэг том ирээд бас дунд ахын басан хадаа таг хаалгаа нэгэрээ үгүй би хаалгаа нэггүй басан бичиг үлээгээд хийсчих шүү гэж чан чанансаа тосож аван тийм үү гадар надад бодохгүй гар хөлөдүүлэн шүү тийм үү Эрдэнэ цагт 12 жилийн одоогийн шиг ангийн нэрээр нэрэлтгүй байжээ. 1-р жил, 2-р жил, 3-р жил гэж гэх мэтлэн тухайн жилийг листогоор нэрлэдэг байж гин шүү. Цэцэрлэгийн номын танхимаар дамжуулан эцэг их асар хамгаалагчдын оролцоог идэвхжүүлж, гэр бүлийн уншлагын давтамжийг нэмэгдүүлж, хүүхдүүдтэйгээ хамтран үлгэрийг унших, дүрийг бүтээх, хэрэглэгдэхүүнийг хамтран хийж, дэмжлэг үзүүллээ. Нэг удаа тэрээр цөөрмийн нэрээр мод хавч байлаа. Их хүлээчний сүх гараас нь гараад цөөрөм рүү унцгаж царын ганц сүхээ алдсан. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд хүүхдийн цэцэрлэгийн багшийн сургалт үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, эцэг их асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх олон талд үйл ажиллагааг зохион байгуулсан үр дүнтэй үндэсний арга хэмжээ болж өндөрлөлөө. Өв соёлоо дээдэлсэн Монгол хүүхдийн төлөө хамтдаа нийслэлийн хүүхдийн 114-р цэцэрлэг